Манай улсад тулгамдаад байгаа хамгийн том асуудлуудын нэг нь яг харахгүй архитект. Мөн хогны асуудал юм. Иймээ архитект хогны асуудлыг бид шийдэх ёстой. За энэ ч одоо их том асуудал л та. Тэр одоо годомжаар хогдож байгаа хүмүүс архиугаад гадуур хөвтөж байгаа асуудал гэдэг бол Монгол хүний хувьд бол готомсог байгаа байхгүй. Монголчууд бол цөөхөн ийм баян орон, ийм амьдрын гэдэг бол хэцүү. Тэгээд тэрийг одоо цэгцлэн гэхэр чи одоо олон талаас нь бодож цэгцэнд нь оруулах байх л да. Тэрнээс бол ганц бид нэр бодоод бол тэгээд яахгүй шүү дээ. Бид нар чинь яг тэгэл хүмүүсийн цэвэрлж чадахгүй хүмүүсийн одоо замбрааг одоо ухамсаргүй хүмүүсийг хайсан хог юуг түүгэл амьдралаа залгуулж явж байгаа шүү. Тэр хүмүүс бол бид өөр хайж байгаа юм. Тийм ээ? Үндэл өөр цэвэрлээд байгаа юм шүү. Хаяад одоо хараад хаяад л байна. Одоо хогийн савныхаа хүртээмжийг жоох хэсгүүл тээ. Тэгвэл хүмүүс ч бас байнга бариад явж чадахгүй гэсэн тэгэл. Бүх нийт дээрээ л тэгэл одоо очноо цэвэрлээл бүх дор ухамсарлал тэгэл юу гайгуулах гэж бодож байна. Хүмүүсийн ухамсарыг л дээшлүүлэх хэрэгтэй шүү дээ. Цэвэрхэн хот дамжааг бол хүмүүс хог одоо илүүд зүйл ил задгаа хаяхгүй тий. Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд л ойролцоогоор 3000 орчим орон гэргүй иргэд байдгаас 80 гаруй хувь нь архинд дондох өвчтөй байдгаа гэсэн судалгаа гарчээ. Сайхан хотод сайхан амьдрийгээд төслийн хүрээнд бидэд бүгдээрээ эргэн бүр ажлын байртай орлоготой болох зорилтойгоо ажиллаад байгаа. Тэгээд таавал сая төсөлд оролцъё гэдээ анкет бүгэллээ. Тэгэхээр танд бол ер нь хувийн яг өөрийн мөрөөдөл ямар ажил бол хийж чадхаар санаад ч юм байдаг. Би бол хоосоо миний бодож байгаа ажил болохоор машин угаалгын цэгтэй болчих юм бол. Тэгвэл тэрийг би хөгжүүлээд өөрөө нэг ашиглаад аваа явчих чадна гэж боддог. Машин угаалгах. Тэг юм бол хүмүүс ажилд аваад. Тэг хүмүүс бас нэг ганц өөр юм дахирдуу усуудыг ажилд аваад. Бүрэн хэмжээний бас нэг ажилтай болгоод. Гэсэн би бас өөрийн бас нэг тийм зорилго байдаг надад. За. Төслийн усууд их сайхан байна. Энэ бол өстой болж байна. Энэ бол төсөл бол би харин үнийн шударгаар орцмоор байна. Одоо таны тэгвэл хаанаас олж болох вэ? Цохилтын шатанд оролцох 50 хүн бол баруун олдох юм байна. Явандаа тэгээд энэ хүмүүс зогтаана гэдэг. Одоо тэнд ингээл реалити шоуны тухай яриад эхэлж байна л та. Тэгэхээр энэ бол реалити шоу мөн гэхдээ энэ хүмүүсийн юунд татагдах уу, юунд нас тачгалцах уу гэдгийг бүрэн мэддэг болсон. Энэ нийгмийн өвчлөлт бүрэн дүрэн хүргэх арга замыг олж авсан цагт бол хөтөлбөрийн улам илүү оновчтой болж ирнэ. Тэгэхээр энэ хүмүүс цацгалцахын аргагүйгээр тэр хөтөлбөрт орж амьдрал өөрчлөх боломжийг олж авах гэж бодож байна. Нийслэлийн хэмжээнд тогтшил үйлчилгээний компани олон ажилчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч гэсэн цэвэр цэмцгэр хотыг бий болгож чадахгүй байгаа нь юунд оршиж байна вэ? Ард юм одоо хогоо хаяхгүй байвал цэвэрхэн Улаанбаатараас цэвэрхэн байж болно те. дуртай газар л хогоо хийж байгаа юм. Хогийн савны хажууд хайчаа явуулдаг шүү. Төрөө явж яхад. Хагсаад ирэх цэвэрлэгээ гэж үгдээ ирсэн чинь ингээл битүүн сааданд дүүрэн хогоо. Хоггүй сайхан амьдцахын төлөө хамтдаа зүтгэх юм арай даа л гэж тий.
Эдгээр асуудлуудын эсрэг төрийн болон төрийн бус байгууллагууд олон янзын үйл ажиллагаа авч хэрэгжүүлсэн ч дорвитой үр дүнд хүрэлгүй өнөөг хүрсэн. Харин нийслэлийн нутгийн зөвлөлөөс санаачлан эдгээр асуудлыг цогцоор нь шийдэх, сайхан хотод сайхан амьдрийн нэртэй хүмүүнлэг, эрдэм шинжилгээ, эдийн засгийн гурвалсан шатлалт төслийн цогц судалгааг явуулж, Монгол улсад анх удаа засгийн газар, төрийн бус байгууллага болон бизнесийн байгууллагуудын оновчтой түншлэл хамтын ажиллагаа хэрэгжиж эхэллээ. Эзэм шинжилгээний үе шатны үр дүнд бол төсөл бүхий судлаач залуучууд тэдгээр төсөл бүхий хүмүүс барьцаа хөрвүүлсээ болж үйлдвэрлэж эхэлж чадахгүй байгаа маш олон компаниуд, хувь хүмүүс эдгээр хүмүүсийн төсөл технологийн төслүүдэд хөрөнгө оруулах улмаар маш олон оюуны өмчүүд баталгаажиж улсын бүртгэлд орох ийм өгөөчтэй 3 дугаар үе шат бол мэдээж үйлдвэрлэлээд байгаа эдийн засаг бүтээн байгуулалтууд ингэж явах юм байна. Тэгэхээр энэ 3 үе шатлалт хөтөлбөрийн үр дүн үндсэн 3 зорилгыг агуулж байгаа боловч мөн дундуур нь маш олон нийгмийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдэх боломжтой. Хүмүүнлэг үйл ажиллагаанд орон гэргүй олон жил тэнсэн, олон жил архи уусан, архинд онцсон ийм хүмүүсийг иргэн нийгэмшүүлэх гэж яриад байна. Тэгэхээр энэ асуудлыг бол хүмүүс ойлгохдоо энэ иргэн нийгэмших эрүүл болох боломжгүй юм шүү гэсэн тийм нэг шал үр дүнгүй ажил хийж байгаа юм шүү гэсэн тийм нэг асуудлууд бол ирж идэг. Тэр нэгэнтээ энэ асуудлыг зориглож авсныхаа хувьд болохгүй бүтггүй гэж нүд үзүүлж тэр хүмүүсийг тэр чигтэн л одоо хүч дуусгах гэвэл юм бол ямар нэг алхам бол хийсэн дээрээ л гэж бодож байна. Тэгэхээр зориглож байгаагийн хувьд бол бидний нэг амжилтын нэг итгэл байгаа. Тэр нэг амжилтын маань баталгаа болох юу гэхээр тэр хүмүүст зүгээр нэг удаагийн хоол олгоод өнгөрөөгүй, нэг удаагийн үзлэгт оруулаад өнгөрүүлээгүй, нэг удаагийн баримтлагаанд тачлаад хөдөлмөр хэрэглээд өнгөрүүлээгүй учраас бүтэн 1 жилийн хугацаанд тэр хүмүүсийг төв дээр байрлуулж эмчилгээ сургалгааны диспансертай харж хамгаалах цагдаач боловсруулагчтай хууль эрх зүйн хамгаалттай за тэгээд дээрэс нь сэтгэл засал гэдэг ажил ухааныг бас 2 талтай авч үзэж байгаа. Тэр анагаах ажил ухаанд ч гэсэн сэтгэл засал психолог бол байдаг. Мөн дээрэс нь ментал боловсролын салбарыг бас төвхөө ашиглана гэж бодож байна. Бид айл өрх албан байгууллагуудад хаягдлаа англин ялгадаг хэвшил суулгах болон англин ялгагдаж чанардсан хог хаягдалд үндэслэн ногоон үйлдвэрийн төсөл бүхий иргэдийг бизнес эрхлэх боломжоор ханган хөрөнгө оруулж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх эко брендийг зах зээлд нэр хүндтэй болгоход зорин ажиллаж байна. Энэ хогийг ангилж үн хайдаг штэ гадаадын томатууд бол тэр жишгээр цааштай хогийг ангилж хайдаг савуутаар байх хэрэгтэй л дээ. Үндсэндээ бид л хог гэж байгаа болохоос энэ дандаа ахин ашиглагдах материал социализмын үед эдний 2 дахь төвийн эдлэг нэрлэжсэн. Тэгээ ашиглаж байсан шүү дээ. Тийм учраас тэгээ та бүхэн бас өөрсдөө бас хамтарч ажиллавал тэгээд үр дүн төрөх байх л гэж бодож шүү дээ. Одоо бол энэ нэлээхэн зэрэгэлдээ орнуудын дуршлага шүү дээ. 90 ямар байлаа одоо ямар болж байна. Тэгээд тэр Япон, Солонгос энэ улсууд бол хоггүй байгаад болоод байгаа аахгүй юу.